Уртхаа идэж. Би тэгээд танаас ихэж эдсэн та хамсна гэдэг бид. Яа. Тэйж дуусах зүгээр. Яа тэйж болохоо гэж би үгүй. Би тийхгүй би арайчдаг тийм хийддэггүй би. Яарад ийсэн хүмүүс алгаа гэж байгаа байхгүй юу? Та амьдралаа нэгкүүд яарад ирж явах тангихгүй шүү. Харин нэгкүүд та яарад ирж ганцхан чи биш. Яг үндэ би үлсэд яах юм. Хүүхдүүд минь бодоогүй. Хаал миний бодсон юм шиг те. Тэр гомн чанж идэхэд 4 өдрийн өдөр өнгөрч байна. Окей. Тэгээ би өнөөдөр тамавчихээс нөгөө хив суугадаг юмыг аав эзэнтэй манай тавьчирч өгсөн хивсээ угаа гэдэг. Тэгээ угаасаа угаахгүй амар болсон. Зэрэгтэй угаадаг юм болохоор өнөөдөр тэрийг угаана. Тэгээд өнөөдөр миний хувцас ивэх өдөр. Арай би ингээ худлаа ирчих юм шиг тээ. Угаан хувцас ивэх. Хүүхдээ аяа чадах юм болоо да. Намайг тоож ивэлдэх юм болоо да. Мэдгүй ямар ч тэгж бодоод тэг төлөвлөж ийн одоогоор. So, нэ энерги авруу залахгүй штэ миний хаа шууд. Манай аав ажилтаа хажууд залгачих юм. Би нэг арт гэртээ юу ч хийгээгүй. Тэгээ манай нөхөр намайг хараад залгасан баха. Өглөө би ядчихсан нөгөө юу та? Би өглөө бүр 8-аас авчихсан ш. Тэгээд 5 өнгөрөөж босоо гэрээсээ 6 өнгөрөөж гарсан даа юу. Тэгээд манай нөхөр бараг намайг харж залхаад гэрээ цэвэрлэж хүрээд ирсэн чинь. Би амар гимшиж чинь. Манай нөхөр гэрээ цэвэрлсэн. Тэр намайг амар гимшүүлж байгаа шүү заяа. Би амар гимшиж байгаа шүү нөхрөөрөө гэрээ цэвэрлээ. Яд. Өнөөдөр миний үнэхээр хувцас ивэх өдөр мөн. Тэгээ манай нөхөр хүүхдээ хувцсыг бас ивчиж талын. Баг хий. Тэгээ нөгөө нэг том охины маань хувцснуудыг багц хувцснуудыг би хайрцагт тэргэлт нөгөө бага охиндоо 3 нас хүрэхээр нөмсгөнө гэд хитээс хувцас гаргасан. Тэгээ тэр амир хувцаагаас тэрийг хараад угаахын нугаагаад ивэхэд угаасаа тэгээ бага охиныхоо багц хувцснуудын бас ивэх нь ялгах нь байна. Шинэ өөр хувцснууд нэмэгдэж байгаа юм чинь.
Ховц дундуур нь хевс гэл дуусчин даа өнөөдөр нэг тиймэрхүү. Тэгээ өнөөдөр 6 сарын 6 би 4 өдрийн дараа буюу 10 сар насны цагтаа тэгэл 13 10 гэдэг чиг 24 лаан болчих жоох болоод очих гэсэн үг шүү дээ. Энд нэг юм идэлтэй жижиг юм гарчсан. Yeah baby. The first bag and he's okay. And all the the second bag he's doing the first bag of the camping there were 820 or something. Daddy is a rich. Танд өгсөн юм аавчаа. Don't edit this to make me God. When you edit it, don't make me God this video because Яг нь бас мөнгөөр юм хийдэг үстэй зүгээр хадгалдаг шүү дээ нэ. I Тоолоод. know, but when there's a lot of money, you can maybe spend a little bit. Манай хүүхдийн юу өөр улсын мөнгө байхгүй юу? Өөр улсын мөнгө чек механик улсын мөнгөний толиод аав нь хадгалсан гэсэн чинь тэрийг харсан хэрэглэгээд нэг гоё тренд болоод байгаа glow up гэдэг бичлэгийг хийн бас тэгтээ одоо биш. Одоо би ингээд хувц цунраа янзлсан бичлэг хий тавина. Тэрний дараа glow up хийнэ. Тэгээ glow up хийхдээ би мэдээж хүстгэл зүг амар бэлт хэрэгтэй. Өөрийгөө ингээ гоё болж ийн. Ер нь манифест гэдэг юм амар чухал. Гэхдээ би манифестыг амар чухалж тийж бичиж мэчих ёстой энэ гэдэг би ингээд өөрийгөө зүгээр ингээ амар гоё байгаагаар төсөөлждөг ингээ шууд ингээд Чи ямар гоё юм бэ гэж шууд өөрийгөө ингээ мэдэрчдэг. Тэгээд гаднаасаа glow up-ыг яаж хийх вэ гэхээр тэгээд гаднаасаа glow up гэдэг юм яаж хийх вэ гэхээр тэр талаар тэгээд би яаж хийдэг вэ гэдгийг бичих болно дараагийн бичлэгээр. Гэтэ хамгийн номер 1 зүйл бол ерөөсөө сэтгэл зүй байдаг шүү. Хүн сэтгэлээрээ ингээд өөрийгөө гоё мэдрэх хэрэгтэй, өөрийгөө хайрлах, өөртөө дурлах хэрэгтэй. Хоёрт гаднах glow up. Тэгээ тэр чинь ер нь нийлээд тэгэл ер нь чихэн glow up гэсэн үг л дээ. Тэгээд одоо glow гэдэг нь гаднаасаа up гэдэг нь дотроосоо гэдэг ингээ бодож юм хоёр үгийг хоёр шатлалтаагаар нийлүүлж нэг болгоно glow up. Ингэж гоё ярьсныхаа дараа маргааш үедээ нь олж хивсээ угаасан юм даа. Яа, урд өдөр нь угаахгүй явдаг гэж амар бодсон. Яа зэрэг би өглөө нь ажилдаа энэ одоо ингээд өглөөний 8 цаг болж исэн заяа. Тэгээ би 8:55-нд суух хэвээр 10-аас ажилдаа. Тэгэл ч угааж өгсөн дөө. Нөхөр маань ч гэсэн угаагаад. Тэгээд ямартаач угааж дуусаад ажил руугаа явсан. Би хивсээ ингээ өрөөд толоп юмнуудын өрөөд манай нөхөр ингээ араас нь тэр төхөөрөмжөөр нь бас ингэж цэвэрлэж угаасан. Тэгээд энэ төхөөрөмжийн гол нь энэ чинь хэд өдөр байлаа. Маргааш нь жилөө өгөх ёстой болцсон байхгүй юу. Тийм болохоор ингээд яарууж санд руу угаасан. Ингээд гэлс хивсээ угаачаад ажил руугаа явж гин гэлс шүршүрт орсон. Тэгэхгүй бол ингээд хивсэн тэр угаага бага хэмзүүлэгцээс болохоор хүйс гараад. Тэгээс өөрийгөө шүршчээд юу ч төрхийж амжаагүй нүүрэндээ тэг хатан байж өмсийг 10-аас будахаас ахгүй юу. Тэгэл л та гэлцсан бэ. Тэгээд ажил руугаа явж ирчээд одоо гэрлүүгээ харж гин. Гээ өвөө эмээ аав ээж харуугаа хатам аав ээж харуугаа. Тэгээд энд яах ч байгаа вэ гэхээр манай нөхрийн эмэгтэй дүү найз залуутайгаа ирээд аав ээж хоёр хорхог хийж өгнгээд тэгээ амар үсцэн ядчил заяа. Тэгээ би одоо явж хорхог идэх гээд ингээ бүүн баяр. Тэгээ тоогийн дотор баах ингээ юм ярьцээсэн чинь эдэр маань бичигдэг байсан. Миний чихвч актив биш байсан. Гэтэ яах вэ? Ямар тач ингээд яаж явж хорхог идэх гэж байгаа тухайгаа ярьсан байгаа. Тэгээд let's go to хорхог. Би хорхог идэхээр ирлээ. Би ирчлээ. Хорхог ирэхээр би хорхог идэхээр ирлээ. Ирчлээ. За тэгээд хорхогоо идээд амар цадцсан хүн уйдаад аав залуучуудтайгаа дуулс төр яриад би ярих нэг болоод өөрийгөө хараад тэгээ вино энтер уусан ээж тэгээд дүүтэйгээ хамт эмэгтэйчүүд нь вино энтер уугаад нэг тиймэрхүү гэтээ үнэхээр гоё өдөр болж өнгөрлөө. За тэгээд намайг үзэж байгаа бас subscribe хийж байгаа хийцэн хийх гэж байгаа хүмүүстээ баярлалаа.
тэгээд гоё видео оруулах болно. Bye.